GD Development Group-ийн захирал гэрлүүгээ бууртал тэдний гэрийн үйлчлэгч танаа хөрөөгөө түгжээд нохоогоо орлуулад ахын гарч ирдэггүй яана. Гээд Сандра духаар нь хаалгыг нэвдээ бууртал хүүн төрс өдрийнхөө бэлгэнд авсан жижигхэн нохоогоо дасгал хийдэг тухаагаараа цус нүжиг нь гартал бицлаад хайцсан байхыг хараад аав нь цожирдоол явчихна. За энэ хүү бол манай киноны маань гол дайсан тээгүү байгаа. Ийм бага наснаасаа ямар ч сэтгэлийн хөдлөлгүй. Өөрөөсөө сул дорой бяцхан амтны хөнөөж кайф авч эхэлсэн ч аав нь эмнэлэгт үзүүлэгч юм уу ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа. Энэ үйл явдлаас хойш 30 жилийн дараа мань захирал хүүгийнхээ өрөөнд орохдоо шүүгэнд нь өгсөн бүсгийн цогцоохыг хараад цочирдоол явчихна. Хүүн 30 жилийн туршид хүн алах гаж хүслээ хаяагүйгээр үлбарам. Энэ хугацаанд хідүүхэн ухаат хайцын бүүмэд. За энэ үеэс эхэлж мань захирал хүүгийнхээ энэ гаж таашаалыг хацаалахын тулд намсантайг ашиглаж хэргийн газруудыг цэвэрлж гэрчүүдийг устгуулж эхэлсэн ба бүр цагдаагийн даргаыг хүртэл авилгалдаж хүүгээ хаацаалдаг болсон байгаа. За ингээд дүрсэлэгдэж намсантай жанхүүгтэй уулзаж тээгүүгийн бүхлөөвөр булхай алхахыг нэлчлэх гээд нэг амралтын газар хүлээж байтал жанхүүг биш тээгүү ороод ирж байна. Чи яасан? Цагдаа нарт намайг барьж өгөх нь үү? Би чамд хангалттай өссөн мөнгийг чинь өгөөд байхад ингэж хариу ярьж байгаа мó гэж хэлснээр намсантайг хоолоогоор нь боогоод мэдээж хөнөөж орхилоо. Удалгүй жанхүүг намсантайтай уулзахаар амралтын газар иртэл намсантай байдгүй. Явж ороод өрөөнүүдийг шалгаж байгаад намсантайгийн түүнд өгөх гэж байсан бичиг баримтуудыг олон хартал энд ёстой аимшигын зүйлс байдаг. GD Development гэдэг энэ компани бараг хамгийн лувер булхаа юу вэ? Бүгд нь оролцсон байгаас гадна цагдаагийн ажилтнууд дунд тээгүү тусалдаг урагч байгаа тухай бичсэн байна. Гэхдээ хамгийн амар нь жанхүүгийн эхнэр энэ бүх булхааг нь мэдээд илчлэх гэж байгаад амиа алдсныг олж мэдээд манай хүн цөрхрөн уйлаад явчихна. За тэгээд цонхоор хартал намсантайг айл хэдийн өнөөгөөд модонд дүүжлээд орхисон байлаа. Энэ үед моо захирал цагдаагийн газрын даргатай хамт оройн хоол идж байгаа нь харагдах ба энэ хоёр залуудаа хамт цагдаагийн ихтэйнд сурж байсан найзууд юм байна л да. Тэгснээ моо захирал хэлж байна. Хоёлоо танилцаад 27 жил болж байгаа хаа. Ён чи хамгийн багаас нэгсэн. Тэгж яваад комиссар болсон шүү дээ. Ён чамайг комиссар болоход би тусалсан. Би өрсөлдөгчийг чинь шахаж чамайг бүр цагдаагийн дарга болгосон шүү дээ. Би чамд мөнгөөр энэ тушаалыг авч өгсөн одоо өөрхөнд аваад өгсөн ч чадна. Гэхэд цагаагийн дарга сандарч аха би юу буруу хийсэн бэ? Та надад хэлээд өгвөл би зас залруулъя. Гэхэд би чамд намсантайг сайн ажиглаад цагдаа нараа хол байлгах гэж хэлсэн баха. Гэтэл танаахан шинжилсээр байгаад манай компани араас орчоод байна. Манай ухаануудаа аятайхан харж чадахгүй бол наад суудлаа өөрхөнд өгтөө бэлдээрэй гэж дарамтлаад явууллаа. За тэгээд цагдаагийн дарга маргааш нь ахлахуудаа дуудаж уулзаад тэр Golden Time гээд багийг тараа. Би зөндөөл харж үзсэн ямар ч агцгүй тим хилтэс байх шаардлагагүй гэж зазагнаад манай эдийг тараахаар л болж байгаа шиг байна. Энэ үе захирал хүүтэйгээ уулзсан хоол идэнгээ. Тээгүү. Чи одоо яагаад ингэж хэрэг түүг тариад байд юм бэ? Чи энэ компаниг өвлж авахаа ганц хүн шүү дээ. Одоо над хачин гаж хүслээ зогсоож амьдралаа бод гэж хэлсэн боловч энэ нөхөр бүр аавынхаа толгоон дээр гараа суужжээ. Хэрвээ та тэгээд байгаа бол би цагдаагийн газар очиж үннээ хэлээд асуудлыг нэг тийш нь шийдчихэд ирье. Гэхэд мэдээж аав нь юу гэж явуулах вэ? Golden Time багийг тарааж байгаа тухай мэдээг сонсоод Квонжу Жанхүг хоёр мэдээж бухимдаж байх энэ үед цагдаагийн дарга тээгүү ярахчин өөрийн биеэр хүлэн авч уулзаад зай кофе барьж гүгээд сүр юм болж гинөө. Багийг нь тараасан гэд манай хоёр даргатайгаа заргалтахаар өрөөлөн яв ортол дарга нь загнаал эхэлж байна. Та хоёр тээгүү захирлыг бүр мэдүүлэг өг гэж дуудсан гэлөө. Энэ хүн ямар ч хамаагүй гэж би хэлээ бистэ. Гэд урилж эхлэхэд тээгүү та битгий загнаа. Гиснээ босч ирээд манай хоёртой танилцах ба түүний хоолой 3 жилийн өмнөх алуурчны хоолой яг мөн байсан тул Квонжу маань бүр хэлэгч үггүй болж гараа зангидан зогсож байлаа. Хоолойн чичрэн байж Жанхүгт энэ хүн алуурчин мөн байна. Хоолойных нь өнгө яг мөн байна. Гэт хэлэхэд Жанхүг тэр дураа араас нь гүйжчоод заамдаж явснаа. Новш минь би чамайг мэдсэн шүү. Чи алуурчин мөн биз дээ. Би чиний бүх баримтуудыг цуглуулж байгаад удахгүй баринаа заа юу. Ер нь чамайг энд чинь зүйл тусгацсан ч яадیں۔ Гэт буугаад алхахад дарга нь гарч ирээд загинсаар угаад арай хийж болиулнаа. Гэхдээ Квонжу маань ч дуугүй байсангүй. Аавыг насаа алуурчинд хандаж удахгүй уулзъя. Дараа тарахад та зугтаж чадахгүй л болов уу гэж занал хэлээд явууллаа. За нөгөө тэгүүч нь мэдээж манай хоёрыг нухахаар шийдэж хинээс нь эхэлж алах вэ гэж бодож байхдаа Квонжутай олон жилийн өмнө уцаар ярьж байснаа санаж Квонжуг төрүүлж хорохоор шийдлээ. Цагдаагийн газар дээр бөөн өмнө болж Жанхүг хүүг нь заамдаж авсан тухай сонссон моо захирлын ууранд хүрч цагдаагийн даргаыг загинж байснаа бүр прокурорын газар руу яриад манай хэдийн бүх бичиг баримт ажлын хэрэгслүүдийг прокурорууд ирснээр хураагаад эхэлт юм да. Жанхүгч бүр бөөн уруулж баг прокурорыг барьж авч зодох гэж байсан ч дэшийг арай гэж тайвшрууллаа. Энэ өрөө нөгөө өвчтөе амтэн чинь Квонжугийн байрыг яаж олоод мэдсэн бөөмд орцонд нь орж ирээд хаалга руу дөхөх үед Квонжу маань мэдээд сонсчихно. Гэртээ байгаа эмэгтэй хүн чинь мэдээж айн шүү дээ. Галтгооноос утгаас суулж аваад тэр дөрөв Жанхүг рүү залгаж тусламж хүсдэг.
Тэгээд хаалга руугаа ойртоо дурангаараа артал өнөөгч нь ширтэж байд юм да. Конжуг албаар айлгаж таашаал аваад байгаа байхгүй юу галзуу амтэн. Конжу утгаа бариад хаалгаа зөриглөө онгойлгохтол өнөөгч байсангүй. Гэхдээ шатныхан тэнд нэг хайрцагтай бэлэг үлдээсэн байлаа. Удалгүй Жанхю гаднаас орж ирэн манай хоёр тэр хайрцагтай бэлгийг нь задлаа үзтэл эмхтэй хүний толгойн хуух байд юм да. Тэгвэл одоо бүр конжугаар оролдоод ихэлсэн учраас тэр нөхрийн аллах хийсэн нотлох баримтуудыг яралтай болж баривчлах шаардлагатай байлаа. Маргааш нь Жан ахлагч Жанхюгтай тусдаа уулзаж манай цагдаагийнхан дотор урагч байх шиг байна. Чиний ихнэрийг алсан алуурчныг хацаалаад байгаа нэг нөхөр байна. Чи надад итгэхгүй байж магадгүй. Гэхдээ бид хэд намсантайг барих гэж байхад нэг цүнх болсон доо. Гэтэл дэшиг тэр цүнхийг хөргөж өгье гэдээсэн. Гэтэл цүнхэн дотор байсан хэд хэдэн хавтас алга болцсон байсан. Гэж хэлэхдээ зэрэгцэн гаднаас дэшиг орж ирээд та хоёр юу ярьж байгаа? Энтергээ сонирхоод ахаар нь өө ажил хэрэг яриад гээд юу ч хэлсэнгүй. Дүрсэлгдэн хотын цахад байх автобус бааз дээр нэгэн жолооч ахлах дээр ороод миний автобусны тормоз их муу бариад ах юм аа. Ингэж жагаад осол гарвал баларх бах гэд хэлсэн чи юу солиороод байгаа. Дуугаа ажиллаа хий. Чадахгүй бол зайл гэж нэг дээрлэхүй харьцаал гаргалаа. За ингээд яалтаа билээ. Жолооч маань автобусандаа сан хөдлөхва хүүхэд хөгшчүүл жирэмсэн бүсгүйгээл зорчигчд сууж эхэлнэ. Ядж хахад нилээ эгэл доголд ихтэй шорон зам байсан ба нилээ явж байтал дугуун хагараад сандаргаад эхэлт юм да. Тормсон дээр гიშгсэн ч тормсон ч ажиллахаа болчлоо. За ингээд сандралдж байтал ядж хахад нэг том чулуу замдан таарад өрүүлээд арцсан биш автобус маань замын хажуу руу онхолдоод унчлаа. Хитрхи хүчтэй онхолцсноос л дийлэх хүмүүс ухаан алдан унсан ба жирэмсэн бүсгүйс сэргэж 112 руу залган дуудлага өгнө. Гэхдээ конжу маань бүсгүн цаана ямар нэгэн чимээ сонсохва. Анхааралтай гэгчин ажаа үзтэл ямар нэгэн шингэн зүйл дуурайд шүү. Машиных нь бензин гоожиж удахгүй гал авалцаж магад. Гэж санаан зовсон конжу маань тэнд ойрхон байгаа бүх цагдаа нарыг хэргийн газар руу дуудахва. Жанхюгийг ч мөн дуудлаа. За ингээд дуудлага авснаас хойш 10 минутын дараа цагдаа нар хэргийн газар ирж бэрцсэн зорчигчдыг нэг нэгээр нь дамжлан зөөж аварж эхэлдэг. Ингээд удалгүй бүх зорчигчдыг аварж дууслаа гэж ярьж байтал нэг хүн зөөлхөн явуулах чимээг конжу маань сонсоод Жанхюг тандаж наан чинь нэг хүн байна да. Автобусыг сайн шалгаарай. Гэтэл энэ нөхдүүд автобусны жолоочийг анзааралгүй орхисон байгаа байхгүй юу? Автобусны жолооч маань өөрөө автобусныхаа доор гаран дарагдсан байсан учраас тэнд байсан цагдаа онцгойгийнхан бүгд хамтарч автобусыг үйл ялэг үргэж байж аварч чадлаа. Яг энэ үед асгарсан бензинд оч авалцсанаар асар том дэлбэрэлт болдог. Энэхэд дахиад 1 минут л утсан бол автобусны жолооч амиа алтгаар байсан байв. Онцгойгийн залуус автобусны тормозны аппарат асар хилэгдсэн. Бас дугуйн стандартаас хэд дахин илэгдсэн байсныг хараад энэ бол санаатай үйлдэл байна гэдгийг тэр дор нь мэднэ. Энэ талаар сонсон конжу хакерт энэ компанитай холбоотой бүх сэжигтэй мэдээллүүдийг хай гэж тушаахва тэр дор ёстой аимшигтай мэдээллүүдийг олж чадлаа. Suwon Express гээд энэ компани нь сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 256 удаа автобусны осолтой холбогдож даатгалын газраас хэдэн зуун тэрбум вооны хохирол нэхэмжилж авсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ компани албаар эвдэрхий автобуснууд үйлчилгээнд гаргаж осолд оруулаад даатгалын мөнгөөр нь орлого олдог бүр нэг ёрийн газар байдаг. Хамгийн амар нь энэ Suwon Express гээд компани толгой компани хингээж Тэгүүгийн авийн GD Development ёстой бузар булаа бүх зүйлийг л эднийх хийх юм да. GD Development ийм том компани болсон шалтгаан нь ердөөсөө л энэ юм байна. Тэмч болохоор энэ булхааны эцлэгцэнд уурж бохимдсан муу захирал тэр дөрөө цагдаагийн газарт байдаг урагчтайгаа уулзахва. Тэр нь мэдээж дэшиг. Муу захирал түүнд хандаж Жанхюг Конжу гээд тэр цагдаа нар одоо бүр манай компанийн бизнес рүү ороод ирлээ. Чи тэр хоёрт байгаа бүх нотлох баримтуудыг устгах. Үгүй бол чиний нууц олон дэлгэгдэн шүү гэж дарамтлаж байгаа нь харагдахаа бүгдээрээ дэшиг яагаад эдний талд ажиллаж эхэлсэн шалтгааныг харцгаая. Одоогоос хэдэн жилийн өмнө дэшигийн аав ажиллаа хийж яваад явган зорчигч дайраад алтчлаа. Ядж хахад дэшигийн аав энэ Suwon Express гээд компанид автобусны жолооч хийдэг байсан юм байна. Дэшиг тэр дөрөв аав дээр ярьж одоо яана гээд сандраа үжидэл нөгөө намсантай ч ирснэ. Их мөнгө өгвөл наад асуудлыг чинь зохицуулж өгье гэж хэлхүйдээ дэшиг урлан. За зүгээр байгаарай. Би цагдаа хүн байна. Энтергээд намсантайгийн хүмүүстэй зууралдаж байхдаа нэгийг нь түлхээд унгаацсан биш нөгөөх нь тархиараа боржур цохиод газар дээрээ нам. За ингээд аав хүү хоёр нэг өдөр хоёулаа хүн алдсан гэмтэрхтэн болсон учраас муу захирлын юу хийгэснийг нь хийж оронд нь энэ бүх зүйлийг нуулгахаар тохирсон аж. За ингээд цагдаагийн газарт байгаа GD Development-тэй холбоотой бүх баримтуудыг устгаж цагдаа нарын бүх нууц мэдээллүүдийг эднэрт дамжуулдаг байсан байгаа. Манай Жанхюг маань Suwon Express даатгалаар мөнгө угаадаг байсан. Лөврийн баримтыг нь дарга дээр барайл орлоо. Ядж хахад нөгөө далдгансан прокурор ч тэнд бас сууж байна. Жанхюг тэр хоёрыг даапаалсан утгатай үгэлж Suwon Express-ийн ард GD Development тэр Тэгүүг их читгээд байгааг би мэднэ. Нотлох баримтууд ч нотлно. Энэ компани хамгийн гол лөврийг нь бид нар илрүүлсэн. Энийг нуух гээд ямар ч нэмэргүй.
Удахгүй энэ хэргийн ард байгаа төрийн албан агчдыг ч бид илрүүлэх бах. Магадгүй зарим нь энд сууж байгаа бах. Гэдүг хэдэл нөгөө прокурор ч босч ирсэн ээ. Чи хинтээ арсалдаад байна нохоо минь. Гэд гар далайцсан авч ийн. За ингээд улсын прокурортой арайд судалцсангүй. Би энэ бүх асуудлыг заавал шийдэж бүгдийг барина. Гээл гарч одлоо. Тэр оройн Жанхюг Дэшигтэй уулзаад вок хэдэн жил сууж ууж байснаа гинэт бууга гаргаж тавиад Дэшиг чи ахыгаа алмаар байвал одоо буутчих. Би чамааг хэний талд ажиллаад байгааг чинь мэдэн шүү. Дахиж миний нүдэнд битгий үзэхтэрэ гэж хэлээд гарч одохва. Дэшиг ч олон жил хамт ажилласан ахыгаа хуурж нөгөө талд уурсандаа өөрийгөө харааж асгартлаа уйлал үлдлээ. Дэшиг тэндээсээ гараад дахиж нэлээд хэдэн жил сууж ууж зориг ороод тэгвдээ уулзгаар очноо. Би дахиж чиний хийснийг хийхгүй. Ер нь чамааг энд чи алчаад өгнө. Энтергээд толгоонд нь бууга тулгцсан яг буудах гэж байтал тээгүүгийн туслах араас нь цохиол унгачна. Ингээ нэг сэртэл гараж ч юм уу агуулга ч юм уу газар гинжлүүлсэн сэрхва. Тэнд байх ширээн дээр нүл цус болсон 9 жорийн туухай байна. Энэ газар бол тээгүүгийн хохирогчтой авчирж тамлан зовоодог нууц зойрон байх бөгөөд Дэшиг түүнээс үнэхээр их айн чичирж байв. Энэ үед 112 дээр байгаа эд маань ухсаар угаад тээгүүгийн өнгөрсөн амьдралын талаар мэдээллийг олж авсан байх бөгөөд тээгүүгийн ээж 1992 оны 1 орой хөл нүцгэн айж урсан байдалтай цагдаагийн газар орж ирээд манай нөхөр хүн алаад байна. Та нар хурдан авраарай гэсэн боловч удалгүй нөхөр нь орж ирээд манай эхнэр сэтгцийн асуудалтай хүн байгаамаа гэж хэлээд аваад явж байсан юм байна л да. За тэгэд бүр болоогүй. Тэдний байшингийн ойр орчмоос хэд хэдэн үний цогцолдож байсан тухай альхва. Тэдний байшинд хүн яргалж тамалдаг газар байна гэсэн таамаглал гаргаснаар Конжу Жанхюг хоёр тээгүүгийн амьдардаг байшингийн гадаа ирнэ. Гэтэл байшингийнх нь үүднээс эхлээл шинэхэн цусны мөр байсан нь тэдний таамгийг улам баталгааж болно. Ингээд манай хоёр байшин руу яваад орсон боловч дотор нь хинж байсангүй. Энэд нөгөө галзуу амтан чинь Дэшигийн толгойг туухаагаараа хэдэн 10 удаа зөвхөн зугаацж байлаа. Энэ нөхрийг баг бахт нь аав нь ч бас яг энэ зойрондоо өрсөлдөгчөө тамлан зовоож хөнөөж байсныг тээгүү харсан байгаа. Алим модноосоо хол ондгоо гэж үг байдаг да. Яг аавыгаа дурааж өссөн л энэ байхгүй юу? Гэрт нь Жанхюг Конжу хоёр орж ирснийг хяналтын камераар хараад улам хөөрч баясаж одоо л зугаацхан дээ. Энтергээд үнэхээр өвчтэй амт юм уу? Нэг товчон дээр дартал байшингийнх нь бүх хаалганууд автоматар түгжигдэх ба утас интернетийн сүлжээг хүртэл хаачт юм байна. Манай хоёр тэр аваар явсаар алгаа идэг нууц зорилуу норох хаалгыг ямартай ч боллоо. Ингээд зорилуу буугаа очтол Дэшиг цус нүчөндөө утгалтсан сүүлчийн амьсгаагаа тавьж байдаг. Гэтэл гэнэт нөгөөгч гарч ирснээр манай хоёрыг буудах гэж оролдсон ч Жанхюг төрүүлж мань нөхрийн гизрүүн буутахад өнөөгч нь зүгтаагаа гүйчтэй. Конжу тэр дөрөв хамгаалтын системийг нь унтрааж нэмэлтгүйч дуудахва. Галзуу нохоо очиж Жанхюг маань алуурчныг барихаар араас нь гараал гүйчлээ. Жанхюг үнэхээр хурдан гүйх юм аа. Тэгв гүйцэж очиод буудах гэсэн ч өнөөхөн ч бас бууга шагаан алдцахад бэлэн байв. Ашгүй үед цагдаагийн нэмэлтгүйч ирснээр галзуу амтныг үйлдэл дээр нь барихва. Би бол GD Development-ийн өв залгамжлагч. Та нар намайг хорж чадахгүй гэж цагдаа нарыг доромжлон инээх нь бүр зэв үрмээр. Мань нөхөр Жанхюгд буудуулснаасаа болоод цусаалдаад байсан учраас яалтчгүй эмнэлгийн тусламж үзүүлэхээр түргэний тэрэгэн цуулган авч явахаар болохва. Моо захирал хүн үйлдэл дээрээ баригдсан тухай сонсоод тэр дор нь эмнэлгийн захирал руу ярьж байгаа нь харагдана. Түргэний машинд байсан эмч тээгүүд хандаж санаа зовлтгүй. Аав чинь ярьсан. Бид нэр бүгдийг зохицуулна гэж хэлж байгаагаас харахад энэ цагдаа, эмнэлэг, прокурор гэд баг бүгд эдний автай холбоотой авилгалдаа идэгдсэн нөхдүүд байгаа байхгүй юу? Тээгүүг эмнэлэгт авчираад хагалгааны өрөөл рүү оруулахад мэдээж цагдаа нарыг дотгошоо нэвтрүүлэхгүй штэ. Гэтэл эмнэлгийн захирал өөрөө орж ирснээр тээгүүд төр зүрийн клиник хөхөлд оруулж зүрхийг нь зогсоодог. Шингэн тарьснаар зүрхэн зогсчихно. Тэгснээ эмнэлгийн захирал цагдаа нар дээр гүйж очсноо. Баларлаа. Саяны өвчтөн гинет амандаа хорж ажиллаад зүрхнээ хагдаад өгчлээ гэж хэлснээр цагдаа нарт сандран дагаа ортол нэрнгээсээ зүрхэн зогссон байлаа. Эмчнэр тээгүүгийн өгсөн цаг шөнийн 23 цаг 10 минут гэж тэмдэглэж аваад тэр дор нь морг руу шилжүүлнэ гэж хэлээд цагдаа нарын ялтаас гаргаж чадлаа. Цагдаа нар Жанхюг руу залгаж мөрдөгчөө. Тээгүүд өнгөц сая амандаа цианидын хорж ажиллаад амиа орлчлоо. Зүрхний цохилтын шалгаж үтсэн үгцэн байлээ. Эмчнэр одоо морг руу зөөж байгаа. Гэдгийг сонсоод манай хоёр бүр гайхаад явчихна. Юу яриад байгаа юм бэ? Яахлаар үхтийн? Тим юм байх учиргүй дээ гэж хэлээд хакер руу залгаад энэ эмнэлгийн захирлын талаар хурдан судлаадах гэж хэлснээр энэ эмнэлгийн захирал GD Development-ийн тэтгэлгээр Америкт анагаахын сургууль төгссөн хүн байна гэдгийг олж мэддэг. Ойлгомжтой. Энэ новшнууд тээгүүг оруулах гэж байгаа юм байна гэж хоорондоо ярилцаад эмнэлгийн арын алга руу гүйцгээдэг. Тэр үед эмчнэр эмнэлгийн арын алгаар тээгүүг гаргаад зүрхийн сэргээг шингэн шахснаар удалгүй тээгүүгийн зүрх ажиллаж эхлэх ба тэр дороо туслах нь машиндаас сулган авч явдаг. Тэгснээ бүр тээгүүд Япон паспорт гаргаад бэлдсэн байвал яах вэ? Энэ хитэд хийж чадахгүй зүйл гэж ёстой алгаа. Тээгүүгийн туслах түүнд хандаж авч нь Японд байр машин бүх зүйлийг чинь бэлдсэн байгаа.
Би таныг одоо бомб дээр аваачаад усан онгоцонд суулгаад хил дагуулна гэж хэлэхэд саяхан өгөх гэж байсан байж нөхөр Жанхюг тэр хоёрыг алж чадаагүй дээ. Маш их харамсан бүр бөөн уралж урилж хашгичаад өвчин хөдлөөд эхэлнэ. Тэгүүг барьж авч чадаагүй алдсан хоёр маань одоо яах вэ? Гэд байж байтал хакер холбогдоод дарга би судлаа үзсэн чинь GD Development-ийн нарийн бичиг дөнгөж сайхан усан онгоцоор хил давх плед худалдаж авсан нь их сэжигтэй санагдлаа. Морито Ясуо гэдэг Японы нэр дээр плед авч энэ хүн хэдэн сарын өмнө аяллийн визээр Солонгост ирсэн ч удалгүй алга болсон хүн байна гэж хэлснээр GD Development-ийн захирал Японы пассворд ашиглаж хүүгээ хил давуулах гэж байгаа юм байна гэдгийг олоо мэдчихнэ. За тэгээд жан ахлагтай холбогдсон нөгөө новч нь Свон бомб руу явж байгаа юм байна. Тэнд уулзъя гэж тохироод энэхэд бүгдээрээ усан бомб руу хөдөлцгөөдөг. Мань нөхрийг Солонгосоос зүхтаалахын тулд олны хөлөөс хол байх Сумон усан онгоцны бомб дээр ирсэн боловч манай Жанхюг айл хэдий ирсэн баахан цагдаа байгааг хараад мань хоёр зүхтах гэж байгаад харагчнөө. За тэгээ өстэй муур хулган шиг хөөцөлдөж эхэлдэг. Яж хахад яасан ч хурдангүүдийн цагдаа нараас зүхтаад нэг завин дээр гарч ирээд одоо яах вэ гэд байж байснаа туслахаа нам зөхиж унгаагаад нүрийг нь авахымгүй болтол цохиж бислаад ус руу шийдэх үед Конжуын чимээг сонссноор тэрхэд завийг чиглэн ирлээ. Гэтэл далайн усанд яг тээгүү шиг хувцастаа хөвж байгааг харсан ч юу гэж итгэв. Энэ тээгүүлээ биш бах. Алив тэнгисийн цагдаа дууд. Энтергээд байж байх үеэр нөгөө тээгүү чинь боломжийг ашиглаад зүхтаад өгдөг. Тэнгисийн цагдаа нар ирээд шалгаа үзэхэд мэдээж тээгүү биш. Туслах нь байсныг олж мэдэн дахиад тээгүүг хамар дороосоо алдчихлаа да. За энэ үед GD Development компани бүх левер муу мухай зүйлсийг улс даяараа зарлан цагдаа нар захирлыг баривчлах тушаал гаржээ. Цагдаа нар муу захирлыг баривчлах гээд өрөөлөөн яваад ороход мань захирал айл хэдийн өөрийгөө буудан хоросон байдаг. Нүгэл нь нүдэрээ гарна гэдэг нь утгаараа л болж явах шиг байна. Энэд Конжу маань телевизээр Тэгүүгийн талаар ярих ба Тэгүү бол сэтгцэн өвчтөй төрсөн. Хүүхэд байхдаа аавынхаа хүн алахыг хараад тэгээ явандаа өрөөчөөс алуурчин болж хувирсан. Гэхдээ тэр их хулчгаар бидэнтэй нүр тулахын оронд сүүлийн авчаа зүгтсэн гэж инээмсэглээ хэлхийг харсан Тэгүүгийн хамаг уур хилэн бадраал явчихна. За тэгээд Конжу гэртээ орох гэж байхад нь мэдээж алах гээд хүрээд ирсэн байлгүй яах вэ? Зугтгаа бодохгүй өөрийг нь барих гэж байгаа хүн дээр ирж ил байдаг. Тэгснэ Конжуг дагуулад байшингийнхан дээвэр дээр гаргаж ирээд би чамааг хэдэн удаа амир үлдээсэн бilé. Чи ингэж хариу барьна гинэ. Одоо чи миний төвчээрийг хангалттай барлаа. Гэд яг алах гэж байхад нь Конжу айсан чинь байхгүй инээгээд эхлэхэд өнөөгч нь гайхаад явчихна. Гэтэл булангаас галзуу нохоо маань гарч ирээд Тэгүүг буудаад унгачнаа. Конжу Тэгүүгийн занг мэддэг болохоор өргөдөх гэж албаар телевизийн сүгээр ярьцлага өгсөн байгаа. Энэ маргамчаас тэгээд өрхөнд нь орчих юм аа. Галзуу нохоо маань энэ нөхрийн дөрвөн мөчийг нэг нэгээр нь буудаж эхлэхэд нөгөөх нь ч бас мөчөг өгөхгүй. Жанхюгийн талигаа чихнэрийг доромжлон зүгээд эхэлдэг. Жанхюг маань ялтчгүй бие барьж дийлэлгүй мань нөхрийн туханд нь бууга тулгаж байгаад гохыг нь дарсан ч сумгүй болсон байлаа. Тэгэхээр нь өөрийнх нь утгаараа хоолойг нь иччих гэж байсан ч бие барьж чамааг өвтгөж харгисэлж алахыг ямар их хүссэн гэж. Гэхдээ өчигдөр чамтаа таарсныхаа дараа тех хэрэггүй гэж утсан. Новш минь наад тахир дутуугаараа дахиж хэнийг ч алж чадахгүй тусгаарлагдсан газар бүх насаа өнгөрөөхөндэ хөөрхийн амтан ч болдоо гэж өргөдөж эхлэх үед нөгөө тэвүүч нь бүр бөөн уур Жанхюгийг алчмаар байсан ч дөрөв мөч нь хөдөлж чадахгүй штэ. За ингээд эцэст нь манай хоёр хайртай хүмүүсийг нь алсан хогийн ярахчин инхүү барьж шудрагос гэж юу вэ гэдгийг адгийн амтанд үзүүлж чадлаа. Муу тэгүү гэж нэтгээд хэдий олон хүн алсан ч ялтчгүй сэтгцэн өвчтөй болохоор бүх насаараа галзуугийн эмнэлэгт хоригдох ял аван Сувон дүүргийн галзуугийн эмнэлэгт ирдэг. Гэтэл энэ эмнэлгийн эмч залуу түүнийг нэг харанхуй зал шиг өрөөлөв түрээл оруулаад ирдэг. Яг л өөрийнх нь хүн алж агалдаг байсан газар шиг санагдан хөтөлсөн цутгаал явчлаа. Гэтэл удалгүй баахан сэтгцэн өвчтөй нөхдүүд гартаарснаа барин мань Тэгүүг энэ тэндээс нь худгалан хөнөөж ирэх хаа. Энэ бүхнийг хар зогсоох эмч залуу багтаав нь хансан аятай инээмсэглэн зогсож байна. За энэ хүрээд манай Voice цувралын маань 1-р сизон төгсөж байна. Цаашдаа өөр олон гоё сериалууд оруулах болохоор хэрвээ subscribe дараагүй хүмүүс байвал subscribe тавьчаа дараадаг өрөө. Бас бичлэгүүд маань таалагддаг бол лайк дарахаа мартаа манайхаа. За утгагүй дараагийн бичлэгээрээ эргэн уулзцгаая guys.